За бид нөө. Бабачаарай. Тэрээ таяа. Асуучих юм. За, юуны өмнө Баяр хүргэе хэдүүний сан тав нөмлөхүү ялалт байгуулж ардс намын дарга. За өнөөдөр ардс намын үндэсний бодлогоор 363 гишүүнээс 310 гишүүн өрснөөс 62.63% саналаар бас эхний шатны санд хураалтанд бас 58% санал сонгогдлоо. Бас ийм өндөр дээд итгэл хүлээлгсэн арчлалынхантай, арчилсан намынханд, арчилсан намын төлөөлийн төв байгууллагын гишүүдэд бас талархаж байгаа бас илэрхийлье. Одоо энэ арчилсан намын үндсэн дүрмийн дагуу үндэсний бодлогын хорооноос сонгогдоод арчилсан намын их хурлаар ёсчлон батламжлагдах ёстой байгаа. За, одоо ямар амбицтайгаар дараагийн сонгуул руугаа арчилсан нам авч орох вэ? Намаа ийм нэгдэлээр байх хүчтэй байх дээр ямар ажлыг төлөвлөж байна? Тодорхой зорилго байх хэрэгтэй. Арчилсан нам давхар дараалж ялах ийм одоо улс төрийн амбиц зорилгыг тавих ёстой гэж би боддог. Өнгөрсөн хугацаанд би давхар дараалж гэдэг нь хоёр өөр утгатай. Дараалж ялах гэдэг нь арчилсан нам 28 он 2032 оны улсын их хурлын сонгуульд төрийн сонгуульд дараалан ялах ийм амбиц зорилгоо бид нэр хамтаараа тавих ёстой гэж боддог. Давхар ялна гэдгийг ерөнхийлөгчийн сонгуульд, орон нутгийн сонгуультай бид нэр давхар ялах ёстой. Гол нь энэ ял халагдахын тухайд биш. Ингэж байж Монгол улсад энэ арчилсан тогтолцоо гэдэг хувийн өмчийг дээдлсэн, хүний эрхийг дээдлсэн, жижиг төрийг дээдлсэн энэ тогтолцоо сонгуулиас сонгуулийн хооронд ингэж батчин бэгчих ёстой гэдэг ийм л тодорхой зорилгыг би өөртөө болоод цугтаа бүтээх нөхөдтэй бас уриалж байгаа. Энэ засгийн газар замбын шатаар ерөнхий сайд арчилсан намыг өрөөл та авах уу? Би өчтөр байр суурьаа илэрхийлсэн. Миний хувийн байр суурь бол би хэрвээ хувь гишүүнийхэн хувьд маань асуувал би энийг бол би зөв гэж боддгоо. Одоо ч тийм бодлоо. Гэхдээ нам гэдэг өөрөө дарга биш. Нам гэдэг олон нийтийн байгууллага, нам гэдэг өөрөө институт, нам гэдэг өөрөө төлөөлийн байгууллага нь олонхын шийдвэр гаргавал даргач ба хинч бай тэрийг биелүүлэх үүрэгтэй. Одоо энэ намар төсөв болоод татвартай холбоотой хоёр том шийдвэр улс төрийн хүрээнд бол хүлээгдэж байна л да. Тэгэхээр татварыг яаж бодтой буулгах вэ? Энэ жилийн улсын төсвийг алдагдaltaй болох саналыг эдийн засгийн хөгжлийн яам оруулж ирсэн гэх таны хувийн одоо бодлого байр суурь юм. Сүүлийн 8 жилийн хугацаанд Монгол улсын төсөв татвараар авж байгаа төсөв 6 дахин нэмэгдсэн. 6 дахин. Тэгэхээр энэ бүх тоо баримтууд 6 их найдаас 30 их найд болсон. Энэ бүх тоо баримтуудыг харахад Монгол улсын хувьд хийх ажлууд тодорхой байна. Төр үеийн хэмжээг томорсон. Өчигдөр би бас хэлсэн. Монгол улс төржсөн, төсөвдсөн, төвлөрсөн. Энэ гурвыг задлах хэрэгтэй гэж бодож байна. Төрийн эмчит компаниудыг задлах хэрэгтэй. Төрийн эмчит компаниудыг тэр уул уурхаан орлогыг эрх баригч нам захин зарцуулдаг. Энийг халамжийн бодлого болгож тараадаг. Энийгээрээ дамжуулаад улс төрийн эрхийг зай завсаргүй авдаг. Энэ системийг ихний ээлжинд эвдэх хэрэгтэй. Энийний дараа олон зүйлүүд хийгдэх ёстой гэж боддог. Та намаа 5 дараалж ядуулна гэдгсэн мэс. Одоо ерөнхийлөгчийн сонгуул боллоо. Тэгээ дараас нь орон нутаг ингээд сонгуулиуд болно тий. Яг ер нь яллагдвал яах вэ? 5 дараалж ялалт байгаа ч юм. Мэдээж бид нэр амбицтай том зорилгыг хамт олноороо тавих хэрэгтэй. Бид нэр ийм л том дараас нь давхар ялалтын зорилгыг бид нэр бүгдээрээ тавьж байгаа. Гол нь энэ зорилгыг нэг урайлж, орилж ашиглаад зорилгод хүрэхгүй. Нийт сонгогчдод Гол нь энэний цаана арчилсан намыг миний хувьд институт болгох, арчилсан намыг улс төрийн систем болгох талд нь онцгойлон ажиллах ёстой л гэж боддог. Арчилсан нам асар олон бааtruудтай. Арчилсан намд стратегийн жанжид хэрэгтэй байгаа. Энэ бол институцийн биднэрт хийх олон зүйлүүдийн эхний үе шатууд, эхний зүйлсүүд байх болно гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд арчилсан намын удирдлагууд Монгол Ардын намаас хараад халаасанд нь орсон ч гэдэм үү тийм зүйл их ажиллаж байсан. Та ч өөрөө бас арчилсан намын өмнө дараагаар сонгогдож байхдаа энэ зүйлийг ярьж байсан шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээс яаж тур тусгаар одоо тийм ээ. Арчилсан намын хувьд арчилсан намын дарга хүн, арчилсан намын удирдлага болж байгаа хүн энэ намыг бусдын хараа тус бие даасан байдлыг л хангахчих ёстой. Арчилсан намд тэгэхээр бие даасан шийдвэрээ өөрөө гаргах эрхэн нэрчүүл энэ намд өөрийн дотоод эрчим хүч, дотоод энерги ихтэй намд гэж боддог. Энийг л хамгаалчвал өөрт нь асуудлаа шийдэх, өөрөө одоо дотооддоо хэлэлцэх, гадагшаага хүч чадлаа гаргах юм энергитэй нам, энергитэй хүмүүсийн дотор байдаг. одоо ард түмэн сонгогчдод юу гэж хэлмээр байна? Намын хүчийг итгэл хүлээлттэй сэтгэлээр хандуулж тэгвэл сонгогчдод юу гэж хэлмээр? Миний хувьд би зорилгоо хэлж байна. Арчлал бэхжих ёстой.
үндсэндээ эндээс ардчилсан намын ялалт гэдэг бол Монголын ардчлалын ялалт байх ёстой. Монголын ардчлалын ялалт, Монгол улсын ялалт байх ёстой л гэж боддог. Энэний төлөө өөрөөс хамаарах бүхнээ хийнэ. Баярлалаа.